За 2023 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхны дугаар тоотод 3 настай эрэгтэй Б нь бусдад зодуулж 3 сарын 8-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд гэмтэл согох судал хүнсний төвд ухаангүй байдалтай ирж эрчим тэмцлэгээр дасагт хэвтэн эмчилүүлж байна. За шалгалтын явцад Илийн хамтран амьдрагч Н 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдсан байдлаар тогтоогдсон бөгөөд 3 настай эрэгтэй Б-г төрсөн их ил түүний хамтран амьдрагч Н-нар нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Илийн хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Н эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зогцсныг цагдаагийн байгууллагаас шуурхай ирэн сурвалжлах ажиллагааг явуулсны үндсэн дээр холбогдогч Э-г олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг бол үргэлжлүүлэн явуулж байна. Эмнэлгийн байгууллагаас согогчдын биеийн байдал хүнд одоогоор ухаангүй эмчилэгдэж байгаа талаар та бүхэнд мэдээлэл өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээ чимжийг ажиллаж байна. Яллагдагч Н өмнө нь Эрэг уулын тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус эрэгтэй холбогдуулсан Эрэг уулын тусгай ангийн 11-ийн 1-р зүйл 12-ийн 1-ийн 4 дахь хэсэг зааснаар эрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт бол хүргүүлээд байна. Хохирогч Б-гийн одоо их ил болох нь одоо цагдаагийн байгууллагад энэ талаар бас мэдэгдэг өнөөнд харагдсан юм үүд бол шалгалтын явцаар тогтоогдсон байна. Түрүүний 6 настай хүүхэд 3 настай хүүгийн ахын юм уу? Ахын байна. Одоо 3 дугаар сарын эксрүүлжүүдийн өгж байгаа мэдээлэл энэ хүү иргэн 3 сарын 6-нд бол хүүхдээ зодчоод 8-нд нь гэмтэл хүлсэн гэдэг ийм мэдээлэл байгаа юм л да. Энэ үнэн үү? За энэ бол үнэн байна. Шалгалтын явцаар тогтоогдсон 3 дугаар сарын 6-наас 7-ны өдрийг шилжих шөнүүдэд бол тухайн хэрэг бол болсон. За ингээд эмнэлгийн байгууллагад мэдгэдэггүй цагдаагийн бодлого эмнэлгийн байгууллагад мэдгэдэггүй байж байгаа. За 3 сарын 8-ны өдрийн 9 цаг 40 минутын орчинд гэмт сог судал хүнсний төвд бол одоо хохирогч хүүг бол хөргөж өгсөн. За ингээд дудмаар энэ бол зогцсон юм үйлдэл гаргасан байна. За өмнө 11 эрэг уулийн 11-ийн 6 дугаар зүйл буюу одоо бусдын бид хөнгөн гэмтэл үзүүлэх зэрэгээр тухайн холбогдогч энэ бол ял шийтгэл бол эдэлж байсан.